Ардсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа эхлээд 21 аймаг 9 дүргээр яваад өнөөдөр Увс аймаг дээр буюу Сүүлийн аймаг дээр чуулгана хийгээд залуучуудынхаа саналыг аваад ингээд маргааш хүрэлцэн ирнэ өглөө. За маргааш хүрэлцэн ирээд Ардсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн чуулганд оролцогчдын саналын хайрцагыг задлах ийм арга хэмжээ болно. Нийт 21 хоногт нийт үйл ажиллагаа маань бол болоод өнгөрлөө. 21 аймаг 9 дүргээр явлаа. За энд бол нийт Ардсан намын 39 хүртэлх насны нийт 90 мянган залуучуудын саналыг авч мөн одоо 90 мянган залуучуудтайгаа нүүр тулан уулзаж өнөөдөр Ардсан залуучуудын холбооны ерөнхийлөгч маань бол сонгогдохоор ингээд болж байна. 2016 оны орон нутгийн сонгуульд ялсан аймаг дүүргийн бусад аймаг дүүргийн Ардсан залуучуудын холбооны тэргүүлэгч нар бол шинжлэгдсэн байгаа. За энэ дээр бас маргаашийн буюу 11 сарын 21-ний өдөр болох саналыг тоолохын арга хэмжээнд дээр бүх аймаг дүүргийн шинэ дарга нар мөн тэргүүлэгчдийн танилцуулгууд явна. За мөн одоо нийслэл нэр дэвшигч хоёр хүний маань одоо санал тоолох процесс явагдана. За мөн ерөнхийлөгч нэр дэвшигчдийн саналын харьцуу задарч одоо санал тоолох үйл ажиллагаанууд явна. Энэ үйл ажиллагаа маань нийт одоо Ардсан намын залуучууд болон Ардсан намын гишүүд болон мөн одоо улс төр сонирхож байгаа залуучуудад бол нээлттэйгээр энэ арга хэмжээ явагдана. За энэ дээр бид бүхэн бас ажлын хэсгээс бол комиссоос бол журам гаргасан байгаа. За нээлттэй гэдэг нь бол тухайн одоо үйл ажиллагааг бол яг олон нийтийн өмнө тухайн сонирхсан хүн бас тодорхой хэмжээний одоо зайнаас шууд харах ийм боломжоор хангаж ирж байна гэсэн үг. За тоолох процесс маань бол бас яг олонний нүдэн дээр мөн одоо хэвлэл мэдээллийн одоо камер болон мөн одоо тухайн нэр дэвшигчийн ажиглагч бие төлөөлөгч нь тухайн тоолох процесстэй өөрсдөө шууд хяналтаа тавих ийм боломжоор хангаж ирж байгаа. Өмнөх одоо төрийн сонгуулиуд болон бусад одоо улс төрийн одоо энэ сонгуулиудаас бол илүү онцлог байна. Хэвлэл мэдээлэл болон сошиалар шууд дамжуулалтыг хүлээн зөвшөөрнө. Тэгээ санал тоолох процесс маань бол ер нь маргааш буюу 21-ний 15 цагаас эхэлнэ. За ингээд тооллын процесс маань бол өдөртөө багтааж дуусна гэсэн бид бүхэн тооцоотой байгаа. За ингээд 12 сарын 6-нд Ардсан залуучуудын холбооны үндэсний чуулганыг зохион байгуулж энэ дээрээ өнөөдрийн хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг бид бүхэн одоо комиссийн зүгээс өргөн бариад үндэсний чуулган дээр батламжлана. Ингээд албан ёсоор Ардсан залуучуудын холбооны ерөнхийлөгч маань бол тодорч байна гэсэн.